Өдөр ээж аваар манайхаар ирээд явсан гинэ. Тэгээд надаа ийм шивга авчирч тавиад бүр ээж аав хоёр нөгөө нэг шивгааны доторхын бүгдийг зөвсөж жагаад ингээд жимс жели болгож хөлтөөс юм уу яасан мэдгүй. Ямар ч хэсэн л нэг над руу бахан зураг явуулаадсан хгүй юу. Бичлэг гэсэн чинь ийм ирсэн байна. Идэж үзээд гэрчиж жагаад. За өнөөдөр штэ хэдэн юм бэ? 8 сарын усанд орчоод одоо бэлдээд ёо энэ бүр нэг хоёр аим шиг батг гарч өчтөр oh my god бүр аим шиг. Өнөөдөр болохоор манай одоо 10 жилийн маань сайн найзын хүүхдийн төрсөн өдөр ахгүй өнөөдөр. Би болохоор том хүүгэн төрөхт нь эргээд ер нь бол том хүүгэн мэднэ. Тэгээд баг хүүгэн нэг ч удаа харж байгаагүй. Хүүхдийн ерөөсө хараагүй байгаа даа өнөөдөр шүд нэг насны төрсөн өдөр дээр нь очих юм. За тэгэнгүүтээ орой манай одоо юу шав нэр гэх. За манай сурагчид би одоо шав нэр гэх юм тааш. За ямар ч гэсэн манай сурагчид өнөөдөр уг нь бол бидэд ууланд гарах хэрэгтэй байсан байхгүй юу? Тэгсэн чинь би нөгөө нэг одоо өдөр ажилтаа болчихоор ууланд гараад шууд тийш явах боломжгүй болж таараад ер нь чатгааргүй болсон чинь ямар ч лээс нэг юм хий гэдэг. Манай сурагчдаас нэг нь солонгос явах гэж байгаа байхгүй. Тэгээд нэгийг гаргаж өгөнгөө гэд. Тэгээд заал авна гэсэн. Би очиж уус тоолж моолж чадахгүй л дээ зүгээр багш хүний хуваар яа багш хүний хуваар одоо очиж хүүхдүүдээ нэг иргэчээд тэгээ нэг хамт байж агаад ер нь тараачаад явна гэж бодож байна. Тэгвэл ингээд одоо л би ингээд багш маань намайг яагаад болохгүй үгүй та нар орой цуглахгүй ингээд идэг байсныг одоо л би амар ойлгож байна. Айлын нялхнаатай хүүхдүүдийг нэрээ яаж ингэчгүй гэдээ айгаад идэм минь амар. Тэгэл нөгөө хүүхдүүд чинь мэдгүй штэ ингээл өөрт муухай юм бодохгүй тэр хүүхдүүд чинь ингээл аль болох уулзаж хамтдаа гоё байхыг хүсэл. Тэг би бас тэгж боддогс ахгүй. Хэрвээ би хүүхдтэй болвол ерөөсөө хүүхдтэй харихгүй бүх юмд нь явуулна ингэн гэл. Манай ээж аваар ч яг явуулдаг л да. Гэхдээ ер нь ингээд амар ингээд олон хүүхдүүд ер нь ингээд гарч урч чаддгүй штэ. Тэгэл би өстө хийжээш тийм байхгүй гэсэн чинь ингээд гарахгүй гэсэндээ биш ингээд айсандаа л гаргадгүй юм шүү дээ ээж аав нар. Тэгэл зүгээр ингээд хичээлийн бус цагаар хүүхдүүд цугларна гэсэн чинь бүр айгаад яаж мадгүй шүү дээ ингээд нэг цугласан дээрээ одоо заалаа дуусгаал үргэлжлүүлэл гарч ирээл худлаа үний юм яриад гэрээхэндээ ингээд сургалттай гэж хэлээл сургалтын найзууд сургалтаас ингээл нөгөө нэг ингээд шалтгаан гараад ирэл тэрийгэ далимдуулаад ингээд нэмж ингээд бүр илүү гадуур гарахыг хүсч мүсэл хүүхдүүд чинь би өөрөө нөгөө тийм насыг туулсан тэгээд тэрнээсээ нэг холдоог байгаа болохоор гэхгүй одоо яг ингээд бүх юм фри ч гэсэн би бүр тэрийг ингээд ойлгохоо болтлоо хөшрөөгүй шүү дээ. Тэгээ яг нэг тийм 10 хэдэн насны яг тэрийг би өөрөө мэдж байгаа болохоор хүүхдүүдийг айгаад байгаа хгүй. Тэгэж явж байгаад нэрээ юу ч болчих юм блэ гэд амар айд юм байна. Тэгэл бол хүүхдүүдэд тараачаал ирнэ гэж бодож. Тэгэл намайг тархитал бөөнөр нийлээд явчихгүй боллоо. Тэгээд амар ч гэсэн нүр амгаас бодоод бэлдээтэй. Байх гэж боддог байлаа. Өвлийн орой чихүүц таас нэгэн үдэш. 2 сар өнгөрөөд дундаа орж байхад зүрэ бодоод ч өнгө орохоо болцсон байх үед та харах уу болох нь энүүхэн. Миний ерөөс ингэж нүур будагдахгүй ах юм. Би ингэж хамаг чадлаараа бүр ингэж амар будаад ингэ харахаар ерөөсө будаагүй юм шиг. Яаж будах хэвтэй юм болоо ерөөсө учруулахгүй. За тэгээд зүгээр цагаан цамцлан өмсчлөө. Би уг нь амар өсөд автал өмсөд их чиг явъя гэж утсан байхгүй. Тэгсэн чинь одоо нөгөө замаараа бэлэг аавн тэгэнгүүтээ за найз дээр очин. За тэгснээ нөгөө орой манай ангийнхан чинь заал авах гээд байгаа шүү дээ. Тэгмүүд ингээд
хүүхдүүд заал авч яхад би одоо өшөөд гуталтай очиод тэгээ яхаа пүүзээ ингээд кармалаад гэдэг зөвхөндөө хийгээд аваа явчих гэхээр тэрийг ингээд өдөржингөө чирээ явахын тулд би том цүнхтэй ингээд яваад тэг бүр заваарсан юм болоод ёо за зүгээр л чи ингээд хуцлаад явчаач тэгэл тийм шийдэл төрөл пүүзээ өмсөл өгөхөр боллоо. Жаргал таныг хөдөлгөөн сонсоё. Ирсэн таахындаа эрүүл хавц жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ирээ өдрийн Сарчи чаасан нүдэ сарсаг асахсан гэрээ юмаа. өнөөдрийн төсөө өдөр ирсэн бяцхан найзууд байгаа. Бид нэр найзтай гараад ир. Тэгээд хоолыг хараад хэлсэн явж байгаа. За ингээ манай Хай. Бүжиглэхээр бүлгийн матад нэрж байгаа бай. За гадар хөвгөд тааш хараад ирлээ. Хин ирсэн байвал өнөөдөр төрсөн өдөр танилцъя. Замаар бачууд яваад нэрээ. гадаа хүмүүсийг харуулъя. За миний влог хай гэж хэлсэн. Анхны влог гэж хай. Онго одоо жоохон юм ярил. Юм яа. Манай хүүгийн анхны өдөр нь олж байна. Манай найзын төрсөн өдөр бол тэгээд Найзын олсон нөгөө манай найз хүүхдийн төрсөн өдөр. яг энэ хүүхдийн төсөө Хүүхдийн төрсөн өдөр. гайгүй найз авахгүй наа. За хоёр хэлэхгүй юм уу? Инстаграм руу хэлж болно шүү. Яг чи жоохон талцаар айгүй. Ачи. Сайн уу? Бабай өдөр идэх. Бай. Нэгүнэ хайгч. Уа. Өгчиа гэдэг юм. Наач ахын чи. Ачилтгүй. Чамаа хингээдэ. Хайгч. Никигч. Диндигч. Нэки дүүг нь хингээдэ. Энэ химлээ аачи те. Ачи баба штэ. Юу онцгойтэй ёо. Манай жоохон байсан найз маань бүр хоёр хүүхэдтэй болчихсон. За одоо хин хоолой бүжиглэх аа. Игүнэ. Энэ нь шараа. 아니 메뉴 보자. Энэ Игүнэ. Ачи сайн уу гэж. Яа, аашаа сайн сайхны гэсэн бэлэгдэд юу хэлье. За тэгээд юу яа? Бүгдээ чингүндээ зориулаад нөгөө нэг юу байсан. Хэрвээ сайхан амьдарч байл гараа. Хэрвээ сайхан амьдарч байл би рүүгээ нэвсэдээд хэрвээ сайхан Сүүн зармаг идэх гэж байна. Явж 8 цаг 30 минутанд гэртээ орж ирлээ. Амралтын өдөр ерөөсөө амралтын өдөр биш байх үед. Тэр ээж хоёр манад ирсэн гэсэн ахгүй надад хишиг үлдээсэн байна.
Бэн. Хэзээ вэ? Юу хой байж гэжтэй миний хоёос. Миний хаана. Гэртээ дүнж ирчээ л гэж. Тэ. Энэ самар арай баг уу юу? Нэг самраа өшгсөн юм уу? Тойрын арны өгөлт чинь нэг тийм холих байгаад байна. Жохоо харимтууд Тий. Жохоо өргөжүүлээд баяжуулаад тэ өгөөл өгсөн шиг сайхан нүнжихтэй баймаар. Нэг хоёрын оронд нэг нулимчаад гар яваад ах юм. Эдэн бүрхний ч мэдээг биш. За манай ундлахын өрөө ер нь жоохон гэрэл муутай дээ хавн гэдэг чи би нэг бичлэг хэрэг гэрэл тавиад хийх хэрэг нэг жоохон гэрэл гээтэй байдаг хгүй. Гэхдээ одоо жоохон ядраад өдөржингөө явцсан болохоор тэг гол юм ярий. Ажлынхаа талаар за анх би Монголд ирээд 9 сар өнгөртөл ер нь бол ажил хийхгүй хийвэл зөвхөн орчуулгын ажил хийн гэсэн бодолтой байсан чинь орчуулгаар ингээд ийш тийш явсан чинь миний жоохон бие өвдөд хөдөө гадаа өрсөг явж тисгүй байгаад байсан болохоор за ер нь боли суурин ажил хий та гэд тэгээд миний ерөөсө бодол маань болохоор би ерөөсө солонгос хэлнийхаа чиглэлээр ажиллая гэж ерөөсө бодоогүй өөр зүгээр компанид ороод бизнес удирдлага чиглэлээр ажилт юм билүү гэсэн зорилготой ер нь бол байсан. Тэг ер нь жоохон солонгос хэл солонгосоос жоохон залхсан хүн ирсэн байгаа шүү дээ. Тэгэж бодсон юм. За тэгэнгүүтээ би ажил хайж эхэлсэн. Ер нь бол хүмүүсийн зөвлөгөө бол зөвхөн ингээд уурхаар руу явж ажиллаа. Офс ингээд эмхтэй ажил хийх ажил зөндөө байдаг. Тэг ер нь бол би ингээд ойлгоо 205 толгой интерлог орж үзсэн баггүй дээ өөрсдийнх нь вебсайт бүх газруудыг ер нь өөрийнхөө хувьд том гэж боддог тэг байгууллага тэг оюутлага юу гэдэг тэр газрууд руу ингээд бүгдэн рүү нь орж үзсэн тэг бүгдээрээ нээлттэй ажлын байр гэдэг хэсэгтэй мэлээ гэхдээ тэнд нь маш юм цөөхөн ажлын байран дээр авд юм бэлээ Зангиацыг имэйнийг татаж үзсэн анхудаа тэг Зангиа дээр өөрийнхөө CV-г үүсгээд тэгээд компаниуд руу одоо миний CV-г үзээд хүн над руу компанид руу залгаж болно. Тэгээд Зангиацгийн мен руу ингээд эсвэл би өөрөө ажлын зар харж байгаа тэднэр лөө CV-г явуулж болд юм байлээ. Эхнийх нь апуу байсан. Тэгээ хоёр дахь нь болохоор за одоо миний ажиллаж байгаа газар. Тэгээ гурав дахь нь болохоор бас нэг газар байсан. Тэгээд тэг 4 5 газар л явуулсан юм байна. За тэгээ байдсан чинь надад хамгийн түрүүнд миний одоо ажиллаж байгаа газраас залгаад ирж ярилцлага өгөөч гэхэд тэгэхэд би өөрөө ажиллаар хөдөө явсан байсан болохоор за би хоторхороо яри да гэх тэгээ үлдээсэн. Тэгээ байдсан чинь дараа нь хоёр дахь газар апуу над руу залгасан. Тэгээ апуугийн ажлын мис нь болохоор экспортын менежер байсан байхгүй. Тэгээд нөгөө газар нь болохоор эмнэлгийн газар тэгээ солонгос хэлтэй тийм хүн бас хэрэгтэй байна гэд. Тэгээ нөгөө газар нь юу ч ялаа. Замарч нэг 4 5 газар л явуулсан. Тэгээд байжсэн чинь одоо манай ээж аав хоёрын зөвлөгөө бол намайг апуу руу ажилд ороо гэсэн зөвлөгөө өгсөн надаа. Апуугаас над руу нэг 2 удаа яриад ингээд ирээд уулзаад ярилцлаганд ороод тоочээ гэд ингээд ярьсан хгүй. Тэгээд апуу бол надад таалагдчихсэн. Ер нь жоон том байгууллага ажилд орол их юм сурах хэрэгтэй гэсэн бодлоор. Тэгээд яг ч юм тухайн үед л нэг тийм тийш ингээд тэмүүлж чадахгүй нэгдүгээрт өөрөө голоод хоёрдугаарт тэгээд жоохон хэцүү ажлын байрасан болохоор жоохон айгаад тэгээд ерөөс апуу руу очиж чадаагүй. Тэгээд одоо ажиллаж байгаа газар руугаа шууд ингээд над руу 2 удаа 2 3 удаа ч залгасан. Тэгээд за ер нь ийшээ очиод уулзъя та гэд. Тэгээд уулзсан өдрөөс шууд ингээд ажиллах боломжтой өдрөө шууд ажилдаа ингээд орчихоо гэд намайг. Тэгэл за энэ ажилд юу н орчих идэг гэж бодоо. Тэгээд орчихсон. Тэгээд тэгсэн чинь тэрнээс хойш ахаад Зангиацгийн байна CV-г нь харсан ингээд 2 3 компаниас ер нь л залгасан. За тэгээд би ажил орохдоо юуг нь харсан бэ гэхлээр доторх уур амьсгал орчинг нь бол ажиллаж үзчихэж мэдхөөс учраас би ингээд тэрэн дээр бол нэг амар тийм том шалгуур болгоор тавиал ийм газар ажиллах юмсан гэсэн нэг тийм юусоо байгаагүй. Тэгээд хоёрдугаар зөв миний хүсэл юм олон залуучууд оволцсон газар ажиллаж үзээд ер нь үеийн залуучууд ямар байгаа вэ гэдгийг мэдмээр байсан. Тэгээд тэр ажилдаа ингээд ажиллаж үзээд нэг 7 хоног дадлахжаад тэгээд эхний сар дадлах хийж байгаа. Одоо би сар ажилласан үндсэн ажилтан болоод явж байгаа. Тэгээд
ажлынхаа газрын нэрийг бол хэлэхгүй. Гэхдээ би юу хийж байгаа гэхээр би багшлалж байгаа. Тэгээд өөрийгөө би одоо ингээд ардын багш болоод сууж ийн гэж ерөөсөө ингээд бодож байгаагүй. Анх удаа ингээд багш гэдэг ертөнцөөр аялж үзлээ. Ямар ч нэг одоо аялаад 2 тусарлага орох гэж байна. Тэгээд ажилд ороход за ямар ч байсан ажилд ороход хамгийн эхлээд л чухал байсан зүгээр цалин байсан. Тэгээд 7 хоногт 2 удаа амрах хэрэгтэй байсан. Тэгэл яг ингээд ажлын 5 өдөр ажиллаад 7 хоногт 2 хоног ажилладаг. CV явуулсан газруудаас ер нь хамгийн өндөр цалинтай газар орсон. Миний орсон компани таалагдсан юм нь юу вэ гэхлээр эхний сарын цалин, дадлахын сарын цалин хүртэл ямар ч хасалт байхгүйгээр гайг өндөр цалин өгчээс Солонгос компани учраас ямар тухтай ингээд ороод зовоод зүдрээд хийж чадахгүй юм байхгүй. Ажлын уур амьсгал бас амар гоё байгаа. Хүүхдийн ертөнцтэй анх удаа танилцаж үзлээ, анх удаа багш болж үзлээ. Тэгээд Монгол улстай ирээд анх удаа ажил хийж үзлээ. Тэгээд ямар гоё байдаг юм бэ гэдгийг мэдрээд 2 тасарлага орж ин за тэгээд ямар ч байсан миний төлөвлөгөөр би болоор нэг жилдээ бол ингээд энэ газарт ажиллана гэдэг төлөвлөгөөтэй байна. Тэгээд манай үеийнхэнд нэг тийм онцлог байгаад байгаа юм шиг. Нэг газар удаан ажиллах сонирхолгүй. Тэгээд би ч гэсэн яг ер нь тийм нэг газар удаан ажиллах үгээсээ сонирхол байхгүй ингээд олон юм хийж үзмээр санагдаад тийм хүсэлтэй байгаад байгаа. Тэгэнгүүт тэр нь ингээд нэг талтаа сайн юм шиг миний зүгээс бол олон газрууд experience хийгээд явмаар байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө газараа болохоор ингээд байнгын шинэ ажилтан солиход одоо компани нөгөө нэг юм жоох хэцүү байдаг байх гэж бодоод байгаа. Тэгээд компанид жоохон алдагдaltaй санагдаад байхгүй. Одоо манай үеийнхний одоо тийм нэг газар удаан ажиллахгүй гэсэн одоо энэ бодлоос болоод ээлжинд бол жил бол тууштай ажиллах хэрэгтэй байгаа. Тэгээд өөрийнхөө авсан ингээд ч гэсэн ингээд төгсгөөд явах хэрэгтэй. Тэгээд одоо би л өөрөө хүмүүсийг багшаа гэжсэнээс хүн намайг багшаа гэж эхлэнгүүт бүх юм ингээд шал өөр ертөнц рүү орчиж байгаа байхгүй. Би ч одоо ардын багш болчихсон. Дараа нь бодонгууд би чинь те бас ингээд хүн нэг хэсэг хүмүүсийн хувьд би чинь багш шүү дээ. Багш гэдэг орон зайн болж ажиллаж байгаа гэдэг хүсэл гэдэг тэр одоо байдал бол надад ингээд амар таалагдж байгаа. Тийм ч учраас ингээд ажилдаа гоё аз жаргалтай явдаг. Тэг хүүхдүүд ямар хөөрхөн байдаг вэ гэдгийг мэдэрсэн. Тэг ингээд анх удаа хүүхдийн ертөнцийг ингээд багш хүний нүдээр харж эхлэн гэдэг чинь залуу миний хувьд ингээд амар ингээд өөр ертөнцтэй аюу олон юм сурж байгаа, олон ертөнцтэй танилцж байгаа. Тэгээд нэгдүгээрт одоо миний ажиллах байгаа за яг би цалин орчингоо ингэдэг юм байж тэгвэл тэр ажил бас намайг шаардсан шүү дээ ямар нэг юм. Тэгээд тэр ажлынхаа шаардлагад ингээд нийцээд аятайхан ажилчин байж хэмсэн, аятайхан багш байж хэмсэн гэдэг хүслээр ажиллаж байна. Тэгээд ямар ч ясан хүүхдэд сургууль хүмүүжүүлэх, соён гэгэрүүлэх үйлсэдүүдэд гар бие оролцоод явж байгаадаа маш их баяртай байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт тэр хэмжээний хүн байх гэж бас хичээж байгаа. Тэгээд ямар ч ясан ажил маань нэг тиймэрхүү. Одоо яг юу ч гэмэр юм дээ. Тэгээд ер нь бол миний ажил бол надад маш их таалагдж байгаа. Би ч өөрөө ер нь бол ингээд үеийнхэн дундаа нэг тийм жоохон хөгшнөн байдаг бүх цаг үед ингээд. Би ингээд ер нь жоохон юм ухаан орсон цагаасаа тийм нэг төлөвшөж эхэлсэн цагаасаа ер нь нэг жоох юм багш тайпны гэж өөрийгөө боддог байхгүй. Тэг яг тэрэндээ ч гэсэн зохисон ажил хийж байгаа юм шиг санагдсан. Тэгээд хэсэг хугацаанд ч гэсэн хүүхдийн ертөнцтэй ингээд ажиллаж үзэх надад амар гоё байгаа. Тэгээд ганц хүүхдүүд ч биш миний үеийнх надаас ах их хүмүүс ч гэсэн байдаг л та. Ер нь сурагчдын маань 80% нь ер нь бол хүүхдүүд дөнгөж 10 жилээ төгсөсөл ерөнхий боловсролын хүүхдүүд тахгүй. Тэгээд Монголд ажил орох талаар ингээд яасан чинь өчнөө олон гоё компаниуд байдаг юм байна. Зөндөө олон доторх ингээд компаниудад ажиллаад ороод үзсэн ч бас ажгүй юм дотроо ингээд ажилланаа дэмжсэн тэг ингээд ажлын хүрээлэлээ тухтай гоё байлгах гэсэн хүмүүстэй хамт олон байж бас байдгийн биш үү гэж бодож байгаа. Би ажилдаа ороод тэг ийм одоо тэр ажлыг хийхэд компаниас ямар ч дарамт авахгүй, эргэн тойрны хүмүүс дарамтгүй хийж байгаа ажил маань ингээд явцтай үр дүнтэй байгаад би өөрөө ажилдаа дуртай, ажлынхан маань хамт олон маань надад дуртай, хүүхдүүд маань надад дуртай байна гэдэг чинь амар гоё эрүүл байгаа. Өдөр болго ингээд
гой бүтээмжтэй гой байгаад байгаа. Тэг ямар ч байсан ажилд орсон ихний сэтгэл бол тийм байна. Тэгээд хүүхдүүдийн багш болж байж байгаа учраас амар олон хариуцлага ирж байгаа. Тэгээд тэр олон хариуцлагыг алдаад орон цоглоод яваад авах гүнсэн л гэдэг сэтгэлээр хоёргүй сэтгэлээр ямар ч байсан ажиллаг хийж гин. Тэгээд бүр амарлаг про байж чадахгүй ч гэсэн ямар ч байсан тухайн хүүхдэд энэ хэмжээний багш байна гэдэг үүрэг бол ухамсарлаж л ажиллаж байгаа гэж бодож байгаа. Тэгээд ямар ч байсан нэг тийм байна. За тэгээд бичлэгийн хүргээ дуусгах юм. Жохон амарч агаад тэгээд унтлаа. Баяртай.